За сайн байцгаана уу? За өнөөдөр лайв сэдв Европын холбооны Европейская комиссия те Европын холбооны тухай. За тэгээ 2026 оноос 2030 онд эдгээр одоо хит их одоо тийм консерватив барууны чиглэлийн намуудын одоо хэрвээ дамгаалсан байдал байх юм бол Европ руу чиглэсэн одоо Европын ажлын гэрээ одоо урилгаар явсан улсууд ч гэдэг юм уу ер нь Европор маань хэрхэн яаж өөрчлөгдөх тухай энэ дээр би бас ярьж өгье гэж бодож байна. Мэдсэн зүйлээ хуваалцъя. За тэгээд одоо ер нь Европын холбооны одоо хөгжлийн төлөвлөлт тий яг юун дээр яг зөвлөрөд байна. Энэ тухай төлөв ярилцъя. За Европын цаашдын хөгжлийн төлөвлөлтөнд хэдхэн гол зарчим дээр тулгуурладаг юм бэ? Номер 1-т мэдээж яриг үнэт солидарит тий солидарт одоо нэгдмэл байдал. Энэ дээр бол ерөөсө хамтран шийдвэр гаргах байдал. Эдийн засгийн аюулгүй байдал, ямарваа нэг дайн болох, ямарваа нэг эдийн засгийн одоо хямрал болоход бие биенээ дэмжсэн бодлоготой байх чиглэлтэй. Тэр бол ойлгомжтой байх тийм ээ. За эдийн засгийн доктортой өсөлт маш чухал байна. Европын холбооны улсад бол одоо энэ доктортой өсөлт илүү их анхаарал тавьж байхгүй бол одоо ажлын байрны зохицуулалт хийх хэрэгтэй болж байна. Инновацийн технологийн хөгжүүлэлтэн дээр анхаарах болж байна. Одоо зарим орнуудыг бол орнуудаас бас хоцрогдгүй байдал бас нэлээд ажиглагдж байдаг. За ялангуяа хиймэл оюун ухааны зохицуулалт бол оруулахаас өөр аргагүй болж байна. Дижитал руу илүү түлхцтэй, илүү хурдан шилжилтийг хийх, трансформашн хийх шаардлагатай болоод байгаа тийм ээ. За аюулгүй байдал дээр бол НАТО хамтын ажиллагаа. За энэ ойлгомжтой байх тийм ээ. Кибер аюулгүй байдал. За хил хамгаалал цагаатчлалын хяналтын асуудал бол үнэхээр замбраагүй байгаа учраас энэ дээр бол одоо жинкнээсээ фокуслж одоо энэ дээр одоо нэлээд арга хэмжээ авагдах байх. За Европын бие даасан байдал бол мэдээж хэрэг хадгалагдана гэсэн ийм бодолтой байгаа. За тэгээд гадаад бодлого ялангуяа хятад улс буюу Америк нэгдсэн улстай ийм том гүрнүүдтэй одоо тэнцвэртэй харилцаатай байж олон улсын дипломат харилцаа мэдээж хэл худалдаа олон улсын худалдаа бол энэ дээр бол үргэлжлэх ийм үндсэн дөрвөн зарчим дээр тулгуурлаж байдаг юм байна. За Европын холбоо Монгол улсад нөлөөлгүй гэвэл мэдээж хэрэг нөлөөлж байгаа. Гэхдээ одоо шууд хүчтэй нөлөөлөх гэхээсээ илүү одоо зарим бүтээгдэхүүн дээр жишээлбэл ноос, ноолуур, арьс шир гэх мэтийн зүйлийг бол Европ руу экспортлдог нь хэвээр байгаа тийм ээ. Тэд бидрээс одоо монголчуудаас бол маш их өндөр стандарт чанарын төвшинг шаардж байгаа. За тэрийг мэдээж биелүүлж ээж энэ экспортлох ажил үргэлжлэх боломжтой байгаа тийм ээ. За Монголд хөнгөлөлтөд тарифын системээр за хөгжиж байгаа орн гэдгээрээ гайл татварын хөнгөлөлтийг бол үзүүлсэн хэвээр байгаа. За ГСП тийм ээ. За Европын ногоон бодлого бол Монголд шууд нөлөөлдөг гэж байна. За уул уурхай экспортын бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй байх ёстой гэж үзэж байна. За Европын холбоо болон түүний сангууд хөрөнгө оруулалт дээр Монголд бол бас нэлээдгүй бас нөлөө бүхий бас хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. За уул ус байгаль хамгаалалт дээр боловсролын систем дээр эрүүл мэнд дээр гэх салбаруудад бол хөрөнгө оруулалтад орж ирсээр байгаа. За тэгэхээр эдгээр бол гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг бол хийх нь бол болж байна. Окей. Хамгийн гол нь та нар бол авилгалын эсрэг шаардлага маш өндөр байх ёстой шүү гэдэг бодолтой. Европ авилгалын эсрэг бол ерөөсөө шаардлага маш өндөр тавьдгаа гэсэн үг. Европстар чанар. За тэгээ янз бүрийн авилга ямар нэг хөрөнгө оруулалт оруулж ирэхээр цавчаа байх ёсгүй гэдэг шаардлагыг угаасаа тавьж байгаа. За Европын холбоо 2026 оны байдлаар бол одоогийн байдлаар нэг 44 орноос ерөнхийдөө бол 27 нь бол гишүүн орн болсон байгаа шүү дээ тийм ээ. Гэхдээ одоо энэ 26 оны байдлаар гишүүн 27 орнд одоо нэгдэх саналыг бол сүүлийн үед бол одоо 9 нэр дэвшигч орн байгаа. Гишүүн болоогүй байгаа. За энэ дэр мэдээж хэрэг Украин байна. Украин бол одоо 2022 оноос хойш энэ нэр дэвших саналаа өгснөөс хойш одоо шийдэгдээгүй байгаа асуудал. Гэхдээ улс төрийн дайнаас болж одоо энэ улс төрийн дэмжлэг бол маш их томоор авагдаж байгаа. Гэхдээ зөвшөөрлсөн дараа хүрээгүй байна.
За Молдова бол Оросын нөлөөллөөс зайлсхийх стратеги шинжилэл маш их хийгдэж байгаа. Мөн Европын холбоонд нэгдэх хүсэлтэд өгөөд одоо 2022 оноос хойш хариу шийдэгдээгүй байгаа ийм орн байна. За хамгийн номер 1-т одоо элсэх маш магадлал өндөртэй оронд бол Монтенегро, эсвэл Серби орно гэж байгаа. За Монтенегро бол том магадгүй гэж байгаа боловч Серби нь болохоор гадаад бодлого нэлээд зөрчилтэй байгаа гэх мэт шалтгаанаар эдгээр ингээд хойшлогдоод ингээд явдаг юм байна. За Македон улс бол жишээлбэл бүр 2004 оноос хойш хүсэлтээ гаргаад одоо хүртэл хариу аваагүй байгаа. Албания бол 2009 оноос хойш нэгд хүсэлтээ гаргаад хариугаа аваагүй байгаа. Эдгээр бол маш өндөр цензуртай, маш өндөр шалгууртай учраас тэр болгон бас нэг Европын холбоонд нэгдээд орчих тийм боломж бас маруухан байдгийн байна. За өнөөдрийн Европын холбоо бол маш их маргаантай нэлээд хэдэн асуудлууд байгаа. За Европод амьдарч байгаа хүмүүс болгон ер нь Европын мэдээллийг маш их анхааралтай сонсдог улсууд бол энэ бол ойлгомжтой асуудал байх. Сүүлийн үед Европын холбооны орнууд гол маргаан ихэвчлэн ашиг сонирхол, мөнгө, цагаачлалын асуудал, тусгаар тогтнолын асуудалтай холбоотой байгаа гинэ. Сүүлийн үед ер нь хээл хахвал бас авсан ч сонсогдсон. Ер нь энэ хээл хахвалын асуудал бол Европод бол бас ховор шүү дээ. Гэтэ бас байна. За энэ тухай бол мэдээлэлээр бол нэлээд цацагдсан, тийм ээ. За цагаачлалын асуудал бол үнэхээр одоо анхаарал тавихаас өөр аргагүй болсон юм маргаантай асуудлын нэг. Энэ дээр яг хил гайл ачаал их байдаг. Аль орн хідэн дөрвөгч авах дээр бас маргадаг. Дээр нь Итали, Грецийн одоо цагаачлалын дарамт маш их байгаа гих мэтэн асуудлууд байна. За зарим Европын орн бол одоо хэвлэлийн эрх чөлөөг бол одоо бас хитрхи одоо ил цагаанда хитрхи байна тэ гэж үзэж байна. Эсэргүүцэж шүүмжилж байгаа. Зарим нь бол энэ хэвлэл мэдээллийнхэн бол байх ёстой гэж үздэг юм байна. За маргаантай асуудлын нэг яалчгүй зөө ёсны хийн цахилгаан нефтийн хамаарал мэдээж маргаантай асуудлын нэг байгаа. Хориг арга хэмжээний талаарч байр суурьтай ялгаатай байдаг байна. Тэгэхээр орон болгон өөрсдийнхөө байр суурийг маргаад энэ олон орны энэ 27 орны улс төрийн одоо байр суурийг бас ингээд тэд нар чинь өөрсдийнхөө байр суурийг бас Европын холбоонд саналаа тавьдаг. За тэгээ маргах асуудал бишгүй гардаг юм байна. Гарч байгаа мэдээч хэрэг тий. Зарим улс одоо жишээл Европын холбооноос гарсан шийдвэрийг бол эсэргүүцдэг. Тийм ээ. За яг өөрийнх нь одоо өөрийн улсын шийдвэрийн эрхийг арай илүүд эрхэмлэж одоо ингэж явдаг бас тал байдаг байна. За Европын холбоонд элсэх орнууд одоо тэр нэр дэвшигч орнуудад бол одоо жишээлбэл Украин болон Балканы орнуудыг авах тал дээр бол маргаан бас баггүй байна. Хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөлнө гэж үзэж байна. Сайн муу нөлөө бол нэлээдгүй орж ирнэ гэж ингэж жоохон айцтай эргэлзээтэй асуудал байдаг байна. Мэдээч хэрэг тийм ээ. За цагаачлалын асуудал дээр батлан хамгаалахын зардал дээр бас их нэлээдгүй маргаантай байна. За олон нийтээрээ одоо ер нь дэлхийд даяараа ер нь Европ орн задрах юм уу? Эсвэл энэ чигээрээ байх юм уу гэсэн ийм маргаан гинэ фокуслдаг тийм ээ. Гэтэл зарим нь бол задрах магадлал байна гэж үзэж байна. Нэгдсэн зах зээл бол ашиг задрах магадлал маш бага байгаа гэдэг нь бол Европ бол задрах болоогүй. Яагаад гэвэл эдгээр бол нэгдсэн зах зээл бол ашигтай байгаа салбар зөндөө байна. Европ бас олон улсад нөлөө хүчтэй хэвээрээ байна. Одоо манай Монголд ч гэсэн нөлөөлөлтөй байж лээ тий. Тэр хүчтэй суурьа бол алдаагүй байгаа гэж үзэж байна. Зарим нь бол эрсдэл бол маш их өндөр байна. Европ задрахад бол эрсдэл маш их өндөр байна. Яагаад гэвэл дотооддоо зөрчил маш их байна гэж үзэж байна. Мөн үнцэрхэг үзэл маш их өсөж байна. Энэ үнцэрхэг үзэл хитрхи зөвхөн өөрийгөө би гэдэг ингээд цээжид дэлсэд байвал мэдээч асуудал үүснэ. Тийм ээ бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд байна тийм ээ. Эдийн засгийн хямрал гэсэн энэ бас нэг хэрвээ хурдан босч ирэхгүй бол бас нэг аюул дагуулах бас эрсдэлтэй гэж үздэг юм. Англиар одоо бас л маргаантай асуудал. Зарим нь Европ хэвээрээ үлдэн, зарим нь бол зүгээрээ Европ бол хэвээрээ үлдэнэ гэж хахад зарим нь бол энэ бол ер нь задрахад тун ойрхон байна гэж ингэж үздэг юм байна. Дэлхийд даяараа л үнийг ажиглах байр суурин дээр байна. Ер нь
улс төр судлаачид гэх юм уу тэдний одоо дүгнэлт бас байдаг юм байна. Европын холбоо бол сулрахаас илүү өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаа холбоо гэсэн байр суурь нэлээдгүй их давуу байгаа юм байна. Нэлээдгүй их хувийг эзэлж байгаа юм байна. За, ер нь Европын холбоо яагаад шүүмжлэлт өртөд байгаа юм бэ? Сүүлийн үед бол яагаад ийм их улс төрийн одоо их маргаантай ийм шүүмжлэлт өртсөн ийм төв болчихвоо гэсэн чинь хэд бюрократ байр суурьтай. Хэд бюрократ тий маш шийдвэрийг маш удаан гаргадаг гэж шүүмжлэх юм байна. Шийдвэр ер нь бид нар ч гэсэн анзаардаг ш нэг шүүхийн шийдвэр гарсан ч маш их удадаг. Тэр шалгах процесс нь тийм их удаан байдаг. Шийдвэр гаргалт дээр маш их асуудал байдаг юм шиг байна. За ард иргэдээс нь хэд мэд хол мэд мэдрэмжтэй амьдралаас тасархаа гэж үзэж байна Европын комиссийг. Европын комиссийг шүүмжилж байгаа тухай ярьж байгаа шүү энэ дээр. За ер нь Европын комисс байгууллагын удирдлага нь ард иргэдээс угаасаа сонгогддоггүй. Нэг 5 жил болоо солигдчихдаг тий. Тэгэхээр энэ ард иргэдийн амьдрал руу сайн гүн орж чадахгүй байна гэж шүүмжилдэг юм байна. Стандарт бус шийдвэр гаргадаг гэн. Заримд нь маш их зөөлөн хандаа, зарим оронд нь бол их хатуу ханддаг гэн. Энэ дээр бол том улсууд илүү их том давуу нөлөөтэй байна гэж үздэг байна зарим. Хамгийн их шүүмжлүүлдэг удирдагч нь одоо Урсула фон дер Лейен гэж хүүхэн байгаа шүү дээ. Тэрийг бид бас мэдэн шүү дээ. Тэ эрх мэдэл нэгссэн л энэ ковид вакцины асуудал дээр нэлээд ороогдсон л гэн. За тийм. За тэгээ Украинууд үзүүлсэн дэмжлэг нь бас хэтэрхий байсан л гэн. За тэгээд ер нь энэ хүүхэн бол нэлээд шүүмжилд өртсөн хүний нэг яхаргүй мөн байх гэж бодож байна. Зарим асуудлыг нь улс орон өөрөө шийддэг байхад улс оронд шийдэх боломжтой асуудлыг өөрсдөө нь шийдвэрлэхгүйгээр Брюссел одоо их давуу эрхийг авч Брюсселээс шийдвэр гарч иж одоо тухайн нэг орны асуудлыг шийддэг. Одоо тийм юм бас хэтэрхий байна гэсэн юм шүүмжилт бас үлддэг юм байна. За бизнес фермерүүд ялангуяа үйлдвэрүүдэд хэд их журам тавьж хэд их дарамт шахалт үзүүлж фермерүүдийг эрхчлөө тухайн орны фермерүүдийн шийдэх асуудлыг бас хөндлөнгөөс оролцдог. Одоо ийм бас бодлоготой байдаг гэнэ. За шүүмжлүүдийг ямар хүмүүс голцоо тавьж гин гэхлээр ер нь гол нь барууны чиглэлийн намуудаас ирдэг гэн тэр шүүмжлүүд нь мөн консерватив хүч одоо тухайн одоо Европод маш их хүчээ авч байгаа учраас ийм шүүмжилт маш их өртдөг болсон юм байна. Барууны үнсэрхэг консерватив хүч тийм нөлөө. За Унгарын одоо тэр нэг хэсэг Виктор Орбан гэж олон жил ярих байсан нөхөр нэг 16 жилээс одоо сая нэг буусна уу тий албан тушаалаасаа тий гэх мэт цагаатчлалын маш хатуу бодлоготой хүн байсан. За Итали Жоржио Мелони бол баруун чиглэлийн бас удирдагч үндэсний эрх ашигын түлхүү тавьдаг өөрийнхөө үндэслэхийг асуудлыг маш илүү түлхүү тавьдаг байсан ийм хүн байна. За Францын бас хүчтэй цагаатчлалын асуудлыг маш их хүчтэй тавьж эхэлсэн орны нэг байна. Нидерланд мөн адилхан тийм ээ. За тэгэхээр Австри, Герман гэх мэт одоо ийм барууны үзэл бодолтой ийм орнууд одоо 2030 он гэхэд ер нь Европод бол ер нь давуу эрхтэй байх болов гэж ингэж үзэж байгаа юм байна. За хэрвээ тийм бол одоо монголчуудын хувьд 2026 оноос 2030 оны хувьд ямар өөрчлөлт авч болох вэ гэж хэдүүлээ харъя л да. За нэгдүгээрт ингэж байгаа юм. Цагаач авах квот бол эрс багасна. Ажиллах виз авахд маш хэцүү болно. За энэ бол бидэрт бол одоо нэг ажлын гэрэл олдвол ингээл визэнд ороод ингээл явчихдаг гэсэн тэр тал дээр бол нилээдгүй чанга болох юм шиг байна. За мэрэгчлээ хүмүүсийг давуу сонирхон. Хэлтэй хүмүүсийг бүр асуудал алга, тийм ээ. За тэгэхээр англи, герман хэл бол маш чухал. Та хэрвээ Европод амьдрал гэж байгаа бол англи хэлтэй юм уу, герман хэлтэй хүнийг л тэнд одоо хүлээн зөвшөөрөх магадлал маш их хэсэг нь байна. Тэгээд мэрэгчлээ хүнийг. Зүгээр нэг хар ажилчин бол очно гэдэг бол асуудал тун хэцүү болно гэсэн байна. За түн дээр чинь IT инженерүүд, IT программистууд те. За нарийн мэрэгжлийн одоо жишээлбэл эмч совилогч нар, техникийн инженерүүд гэх мэт хүмүүс төлхөө авч эхэлнэ гэж байна Европод. За ер нь гадаад иргэдэд бол нэлээд хатуу шаардлага тавьж эхэлнэ гэж тавьж байна. Одоо ч ер нь эхэлчлээ шүү дээ тий. Ер нь гадаад хүмүүс миграшны асуудал нэлээд чанга болоод эхэлсэн байгаа угаасаа. За онлайн ажил ремот илүү их болно.
онлайн дээр одоо home office-аар ажиллах тийм ажлууд бол нэлээдгүй ихсэн. За барууны жигүүр өсөх нь бол Европ хаагдаж байгаа биш, сонгон шалгаруулалт илүү хатуу болно л гэсэн үг. Европод ажил хийж хөдөлмөрлөх, сурах, урилгаар очих одоо тэр болгонд одоо ер нь бол нийлээ хатуу шаардлага тавьж тийм нийгэм бодлого мэдээж чангарна л гэсэн үг. 2026 оноос 2030 он гэхэд ер нь Европод авахд хамгийн одоо Европ орон дотроо хамгийн их одоо гадаад ажилчдаг авах боломжтой улс нь мэдээж хэрэг Чех бол хэвээрээ үлдэнэ гэж байгаа. Чех бол үйлдвэр ажилчид авна, агуулгад авна, үйлчилгээний ажилчид авна, барилга авна, жишээлбэл зочид буудлын ажилчид авах мэтчлэн ажлын байрууд бол хэвээрээ байх магадaltaй гэж байна. За Польш бол мөн барилгын ажилчид, логистик агуулгах үйлдвэрийн ажилчид бол авах магадлал нь бас хэвээрээ байна гэж байна. За Португал бол дандаа онлайн ажилчингууд, ремото онлайн үйлчлэгээ, аялал жуулчлалын салбарт үйлчлэх улсуудыг бол авах сонирхол нь хэвээрээ байна гэж байна. За Румын бол жишээлбэл софтвер, телефон, кибер, дата аналитикийн ажилчид бол дандаа нөгөө нэг компьютертэй холбоотой ийм ажлыг ажилчдыг бол авах байна, авах магадaltaй гэж байна. Дандаа IT дээр ажилладаг хүмүүс тийм ээ. За тэгэхээр ер нь бол бид хэд Европ бол одоо улам одоо байр сууриа хадгалж, улам нэгдмэл байр сууриа хадгална, дүгнэлт хийхэд тийм ээ. Миграшны асуудал зүгээр цагаачлалын асуудал бол нэлээд чангархна. Гаднаас ажилчид авах асуудал нь мэдээж виз олох боловч шаардлага нь маш өндөр байх нь гэсэн ийм л ойлголт авчирч ерөөсөө тий. Одоо ийм л юм бичиж байна, ийм л юм судалгаа явагдаж байна. Ер нь улс төрийн судлаач нар гэж байдаг тийм ээ. Тэдний бас дүн шинжилгээ гэсэн ийм юмуд бас зөв нэлээдгүй байна. За тэгэхээр ер нь бол Европын холбоо хамгийн хаагдах, тархан будрах гэсэн ойлголт бол буруу ойлголт болох нь ер нь бол эдгээр бол сонгон шалгаруулалт илүү хатуу байр суурьтай, илүү зарчимч, илүү одоо гадны хүнийг одоо тэр Европ руу оруулах тал дээр нэлээл чам бодлоготой болох нь байна л гэж ингэж харагдаж байна да. За тийм ер нь бол энгийн ажил хийх хүсэлттэй тийм хүмүүс байх юм бол тийш очиход бол маш чанга болох нэ хэл мэдэхгүй ердөө манайх нийлдэг зүгээр нэг хар ажил хийх асуудал бол нэлээд хумигдах юм болов гэж ингэж ойлгогдож байна. За дараагийн бичлэг болтол баяртай. Тэгээ subscribe дараад комент бичээд ингээд санаа бодлоо хуваалцвал баярлах байна. Баяртай.